Ерөөс энэ хуулийн гол зорилго нь л хүний эрхийг хангах зорилготой хууль шүү дээ. Ер нь манай Улаанбаатар хотод бол сургууль цэцэрлэггүй ийм төлөвлөлт маш их болчиход байгаа юм. Тэгээ яагаад энэ үүсч вэ гэхлээр Улаанбаатар хотын ерөнхий архитектор гэдэг хүний зөвшөөрлөөр төлөвлөж байгаа юм. А тэд нар төлөвлөхдөө ганцхан зүйлийг барьдаг. Барилгын норм дүр гэж барилгын сайдын баталсны норм дүрийг баримталдаг. А тэрэн дээр нь сургууль цэцэрлэг асуудал байдаг. Гэхдээ зарим тохиолдолд сургууль цэцэрлэгтэй зөвшөөрлийг өгдөг, заримд нь огт өгдөг. Тэр дабл стандарт мөрдөгдөд байгаа байхгүй юу? Яг гар үсэг зурж байгаа, ажил хариуцж байгаа улсууд дабл стандарт мөрдөгдөж байгаа учраас миний хувьд энэ сургууль цэцэрлэгийг заавал хуульд оруулж ээж хотхон хороол төлөх нь зүйтэй байна гэж үзэж байгаа. Дээр нь энэ 1000 хүртэлх хүн амтай өргөтэй хотхон хороолд нэг улсын сургууль байна гэж төлөвлөж байгаа. Яагаад ингэж хүмүүс яагаад улсын сургуулийг асууж юм лээ? 1000 өргөч дандаа баян хүмүүс байх олцоогүй юм бэл. Дийлэнх нь улсын сургуульд хүүхдээ өгөх юмсан гэсэн хүмүүс л байна. Тэм учраас миний хувьд одоо энэ хууль дээр хүүхдийн эрхийг хангахын төлөө, хүний эрхийг хангахын төлөө ерөөсө хамгийн сайн сургуулиуд гэрийн ойролцоос сурвал. Аюулгүй байдлыг хангаж байгаа. Хоол юмны гэж аюултай байдал үүсгэнэ. Машинаар зөө, машинаар авна. Тэм учраас хүний эрх, хүүхдийн эрхийн төлөө энэ хуулийг бол санаачилсан үзэж байгаа. Энэ хууль хэрвээ батлагдах юм бол дахиж Улаанбаатар хотод сургууль цэцэрлэггүй хотон хороо төлөвлөлт шууд хоригдно. Ийм одоо давуу талтай хуулиа үзэж байгаа. За, Болдын уян гишүүн